синхрон хичээл 3-4 уран зохиолын эхийг салаалах хувиргал. За энэхээр бид нэр уран зохиол хийхэд салаалах хувиргал хийж утгыг дэлгэрүүлэх, тайлбарлах аргыг сурнаа. За хэлэнд хувиргал хийх дөрвөн арга байдаг. Түүнийг сэргэн саний. Хурааж болно, дэлгэрүүлж болно, салаалж болно, тонгоргож болно, тийм ээ. За хураах гэвэл мэдээж хасна гэсэн үг. Дэлгэрүүлнэ гэхээр нэмж гişүүн нэмнэ. За тонгоргоно гэхээр байрыг сольдог, салаалах гэхээр хэлбэрийг өөрчилдөг ийм аргуудыг хэлдэг, тийм ээ. За тэгвэл салаалах хувиргал гэж юу хэлэх вэ? Бүтээвэр, үг, өгүүлбэр, их гэд хэлний бүхэл төвшөнд салаалах хувиргалыг хийж болно. Тэгэхээр эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөн найруулж утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг бол салаалах хувиргал гэдэг. За салаалах хувиргалыг хэлц бус нэгжийг хэлцээ солин найруулж болно. Эхийн хэлбэрийг өөрчлөн найруулж болно. Эхийн хэв маягийг өөрчилж болно. Өөр нэмжсэн бол тоочмж болгож болно гэсэн. За өгүүлбэр хэлцүүн хэлбэрийг солин найруулж гэж бас өөрчилж болдог. Ийм дөрвөн аргаар ихэд салаалах хувиргал хийнэ. За энэхүү хоёр ихийг харьцуулан харъя. За өөлөн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчүү нэрт хөвөн ба тайчдын бисүүдийн нутгаас олж авсан хөгчөө, татарын нутгаас олж авсан шигийн хутаг, зүрхний нутгаас олж авсан борхуул энэ дөрвөн хөвгүүнийг гэр дотроо асарч байв. Өвлөн их хөвгүүдээ өгүүлрэн. Эднийг өдөр үзэхнүүд шөнө сонсох чих болгоё гэв. Заавар Монголын нус төвчөөний 138 дахь зүйлд байдаг хэсэг байна. За энэхүү ихийг хувиргасан нь оюунтай төрсэн өөлөх мэрэгдийн хөвөн хүчөг, тайчдын хөвөн хүчөг, татарын хөвөн шихийн хотгийг, зүрхний хөвөн борхуулыг эхийн хайраар хайрлан өсгөж өөрийн хөвгүүдээ ойр дотн шавтарлуулж өмг төшиг болгон өдөр үзэхнүүд шөнө сонсох чих болгожээ. За энэ хоёр ихийг харьцуулан харах юм бол эхийн хэлбэрийг өөрчлөн найруулсан байна. Үргэлжилсэн үгийн хэлбэртэй байсныг шүлгэлэн яруу найргийн хэлбэртэй болгож хувиргажээ. За энэхүү ихийг болохоор хэрхэн яаж хувиргасныг харъя. Хоёр ихийг харьцуулан харъя. За улаанаар тодруулсан үгүүдийг ажиглаарай. Амьдарч байсан гэдэг толгой хорогдох, шууд харайн орох гэдгийг гуй алгадан харааж орох, баясах гэдгийг нар нь гарах гэсэн хэл зүгээр сольж найруулсан байна. Тэгэхээр энд яаж нөхөр эхний хэлц бус нэгжийг эхийн хэлц бус нэгжийг хэлц нэгжээр солин найруулж салаалах хувиргал хийсэн байна. За хичээлийн бичлэгээ анхааралтай үзээд тэмдэглэл хөтлөөд биедан ажиллах дасгал даалгаврыг ажиллаарай.